За сайн байна уу? Нөө Баатар шат гэдэг Австрали улсад суралцдаг юм оюутан байгаа. За тэгээд Солонгос улсыг болохоор хараад хэлүүлэх зорилгоор зорж ирсэн. За имлэгээ бол энэ 2 сарын өмнөөс эхлээд имлэгүүдээ судлаад фэйсбүүкээр болоод боломжтой их сурвалжуудаас судалж хайсны үндсэн дээр Shine Bright гэдэг энэ имлэгийг сонгосон. За сонгосон шалтгаан маань болохоор маш олон алдартай хүмүүс Солонгосын бас нөлөө бүхий улс төрийн хүмүүс бас хараад хэлүүлжсэн юм билээ. За тэгээд Солонгос бас нөгөө сүнс Ghost Doctor буюу сүнс эмчийн асуудал бас хэрэгдэг. Тэгэнгүүт энэ имлэгт маань бол хаалгааны өрөөнд шилэн байдаг учраас бүх зүйл одоо хяналтанд ор явагддаг юм билээ. За тэгээд эмчнэрийн туршлага бас маш их сэтгэл төрүүлсэн. За тэгээд уг имлэгийг имлэгт 98 оноос хойш хараад хэлэх нь альбер хийж байгаа юмч маань өөрөө надад тэр бас хараад хэлэх. Нараг хэлэх гэсэн үг. Тэгээд өөр процесс бол маш хурдан сургаа явагдсан. Цагаал баталгаажуулаад тавьчих юм бол одоо яг энэ имлэг дээр ирснээс эхлээд одоо Монгол ажилтан маань хөтөж аваад үслэг онцлогоноос эхлээд хараад хэлэх. За тэгээд тавтай үслэг гэдэг ирсэн бүх процессыг ингээд ханд ингэ хийж явцдаг. Маш ойлгомжтой төрийн шуурхаа байсан. Ямар нэгэн хүндрэл байгаагүй. За тэгээд хагалгааны процессын хувьд бол ямар нэг өвдөл зөөр огт байгаагүй. Тэгээд заавар зөвлөгөөг бол Монгол ажилтнууд маань одоо маш сайн өгсөн учраас ямар нэг эргэлзээ төрөгдөл ерөөсөө үүсээгүй. Одоо бол хараа маань би бол цилиндр хараатай. Тэгээ хоёр нүдний маань хараа өөр. Тэгээд бас өндөр хараатай бас учраас нэг асуудалтай байсан. Тэгэнгүүт яг хагалгааны мараас өдрөөс эхлээд цилиндр хараа маань тэг бас нь шууд мэдгцэн. За тэгээд яг тэр харах бодол нь болохоор ингээд баг ингээд сайжраад явж байгаа. Тэгээд энэ имлэгийн хаанд бол маш их баярлалаа. Монгол ажилтнуудаа бас их баярлалаа. Цаашдынх нь ажил дөндөр амжилт хүсье.